Гайгүй юу? Юу гэж юм? Хоёулаа дахиж уулзаад хэрэггүй баха. Золоо. Намайг уучлаарай. Одоо бид яг хөлөө халуун юм бүтгэн одоо шоколадны десерт гэж байгаа. Тэр десерт нь юу болох вэ гэхээр оранж, оранж, крахмал хоёр сүү. Одоо сүү нь таслаг хэсэг ихтэй. Сүү хэстэй байгаа. Тэгээд бид нар одоо юм какао. За энэ 50%-ийн какао гэж байна. Өөрөдөө гоё яг шоколад гадраа. За тэгээд нэг кастур бид сүүнүүдээ хэрэгж чинь яваанаха оранж хайсыг алгаа. Сүүгээс тохмол бол бид зөвхөн хайснаа авчихсан. Жимсийн жоохон хүн аваад жимснээ сүүж шууд гасч учраас маш боломжтой маш хөнгөн. За бид 2 литр сүү. Тэгээд захирлаа би өнөөдөр жоо ирж явж болох болов. За яасан юу болов? Өнөөдөр их хурсын баяр. Тэгээд дэлгүүр хахаас өмнө ээжтэй бэлэг авд юм уу гэд. За тэгээд их. За баярлалаа. Нараа чи явахаас өмнө маргааш уулзалтын товуудыг бэлдчихээрэй. Хорвоод анх мэдлээд л хайр дүүрэн халууд үгсэн энгэртэн тэврүүлдэг. Хүсэн хүлээсэн хүүхдээ өсгөх гэж их хүн хэдэн 10 шөнийн орой ухсалдаг. Хүүхдээ мүлхэж эхлэхэд ээж нь хамтдаа мүлхэж, хоёул хамт өдөржин шалны шороо арчдаг. 2-3 алхаж хөлд ороход унчихвээ гэж болгоомжлохдоо урд хойно нь ээж нь л гүйдэг. Хэдэн үг хэлж шулганахад хамгийн түрүүнд ээж нь ойлгож хариуг нь хүүдээ хэлдэг. Халуун цай татахт нь хамгийн түрүүнд гүйж очоод гараа түлэх тохиолдол бас бий. Томоогүй бяцхан хүүн ээжигээ морь болгон унаж байсан болгон буудан. Аавсгийг анхлан зааж эрдмийн замд ээж нь л хөдөлдөг. Айлын хүүхдүүдтэй зодолдож буруу зүйл хийсэн хүүгээ бусдын нүднээс ээж нь л харамлдаг. Та гаднаа намайг зэмлсэн ч дотроо хайрлан өмөрч байдаг. Харанхуй гудамжны үзүүрт хүүгээ хүлээн хүйтэн салхинд жиндэж хөрч зогсдох нь эх хүн. Зовлонт амьдралын сүудрийг үрдээ тусгахгүй гэсэндээ эх хүн тэр бүхнийг биеэрээ хааж зогсохдоо нүдэнтэй нулимстай инээж чаддаг. Таны хийж өгсөн хоол таны сүүний амт хамгийн амттай байдаг. Та миний хамгийн хэцүү хүнд үед тусалж дэмжиж чаддаг. Гэхдээ хизээж эргээд хариу нэгтгүй.
хорвоо дээр та ганцхан намайг л боддог. Холж байсан, ойрч байсан та миний л хажууд байдаг. Бүдэрч босож явхад гараа өгдөг. Би танд үргэлж хүүхдээрээ байдаг. Та надтай өмнөж ярьдаг, дараа нь ч ярьдаг. Та намайг юу хүсэж байгааг хамгийн сайн мэддэг. Би тантай бүх эдээсээрээ адилхан ярьж, дуулж, хөдөлж байгаа нь хүртэл. Би өвдөхөд та надаас илүү шаналдаг. Хорвоо дээр миний лээж ганцхан. Энэ хорвоод хүн болсны утга учир их хүндэл байдаг. Ээжээ, танд баярлалаа. Танд баярлалаа. Баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? Баярын мэнд. Ямар цэцэг ах вэ? Цэцэг болгох гэсэн. За та ямар үйл ажиллагаанд зориулсан цэцэг болох вэ? Ээжтэй бэлгэлэх гэсэн юм аа. За ээжтэй ер нь эрүүл энхий бэлэгдээд хоёулаа цагаан өнгийн болон ягаан өнгийн сарнаг оруулаад боогод өгвөл гоё штэ. Та эндээсээ болчих. За миний хөвгтэй үлээрээ. Аха 9 ширхэг сарнаа болох уу? Тэг. Та дахиад нэг баглаа боогод өгөхгүй юу? За. За. За бэлэн болчлоо тань цэцэг. За дахин үйлчлэлээрээ манайхаар Хоёлаа байтгаа матсан биш миний хүү. Аль ах нь. Баярлалаа. Баярын мэнд. Хүү юу ах нь? Хөөхөө. Энийг та хоёрт. Баярлалаа. Хүрээд ирлээ. Өө. Өдөө өдөөс нь. За хүү аваарай. Ямар Энэ хараа. Юу гэсэн? Энэ ах. Сайн байна уу? Сайн байна уу? Танай гэр бүлд аз жаргал хүсье. Баяртай. Баярлалаа. Баярлалаа. Баяртай. Хүүн байна ээж. Юу? Тамира байна ээж. Оо ээж, миний хүү яасан сайн байж. Сайн байна уу? За сайн байна уу миний хүү. Баярын мэнд ээж.
Яаж ямар гоё цэцэг вэ миний хүү. Хэрэг хийж ярихгүй хүрээд ирдэг чи яаж байгаа юм бэ миний хүү чи. Ээж хүн танд маш их хайртай. Ээж ч гэсэн хүнтэй хайртай шүү дээ миний хүү. Яасан сайхан миний хүү чи. За, ээж нь хүнтэй сайхан хоол хийж өгье чинь. Ярьсан бол бэлдсэн байхгүй юу? За, би танихаа гарын хоолыг Ээжээ та хүүдээ гомдоогүй үсттэй. Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ. Ээжээ үүрээс дөрөвч нь харамлахтан өрхөндөө төрүүлж үдшийн галаас хазрыг чинь нөмөрхтөн толгондоо мартаж гадаа гэртийн хооронд гарын хариу бариул болж ил байна л да ээжээ. Гэлээ жижигмэн та гарынхаа дэргэд гар нүднийхээ дэргэд нүд байлгах гэж намайг төрүүлээгүй болохоор ухаанасаа ухаан төрүүлсэн болохоор урт холын бодол минь толгоны цахаас хол байдаг юм шүү ээжээ. Ээжээ та хүүдээ гомдоогүй үсттэй. Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ.